Сайн байцгаана уу? Намайг Бачим гэдэг. Би Улаанбаатар хотын Ботаны ургац цуглааны итгэгч. Сүүлийн 2 жил Ирланд улсад ирээд суралцаж ажиллаж амьдарч байна. Ирланд улсын All Nation цуглаанд хамрагдаж байгаа. GC Mongolia онлайн цуглаанаа 2021 оны 10 сард оролцож исэн. За тэр үедээ би анх оролцож байхдаа өстэй хусцсан, өсгөө барыг халзан шахуу орж исэн. Шалтгаан гэвэл маш олон зүйл санаа зовлдог, гэр бүлийнхээ хүнийг бүр ингээд санаа зовдог, бас өөрөө ийм бухимдалтай, стресстэй. Тэгээ гэр бүлмээ юм болохгүй, миний амьдрал бас ингээд болохгүй байгаа юм шиг. Тэгээ би гадаад сурах гээд явах гэсэн боловч бас ковидын улмаас хил хаалттай бүх зүйл ингээд болохгүй, яад ингээд болохгүй байгаа бол гээд би учир шалтгаануудыг хайж эхэлсэн. Тэгээ манай монголчууд ярьдаг штэ хүн хөвгт байгаадаа дайхаа үргэлгээгүй бол сайн явдаггүй гээд би ингээ худал үгэнд итгэж эхэлсэн. Би итгэгч хэрнээ ийм үгэнд итгээд би үсээ хусцсан. Тэгээ тэр үед ингээ оролцож исэн. Тэгээд янжмаагчтай анх уулзаа залбируулахад за чамд ийм шашны ийм хүлээсүүд ингээ чөлөөлөхт хэрэгцээтэй маш олон зүйлүүд байна. Тэгээ чи цуглаандаа ингээ хамрагдаад залбируулаа. Тэгээ чөлөөлөхтөө яваараа гэж байсан. За тэгээ би эхний 1-2 удаа оролцоод тэрний дараагаар би яг Ирланд улсад суралцахаар ирэх болсон. Ирээд Европ улс маш өртөг өндөртэй. Тэгээ бид нэр сурахын хажуугаар бас ажил хийх шаардлагатай болсон учраас би цагийн ажилд орсон. Цагийн ажил хийгээд цагийн ажил маань яг цуглааны цагтаа давхцаад би онлайн цуглаанд хамрагдах боломжгүй 90 жил гарна ингээ явсан ба. Тэгээ энэ зүйлээс би бас за үе адил бид нарыг яг бурхнаас холдуулдаг. Тэгээ миний асуудлууд улам даймжирч гисэн. Би улам санаа зовлон байна, улам ихсдэг. Тэгээ гэр бүлдээ санаа зовсон. Бас улам илүү ингээд амархан ууралж бухимддаг гэсэн. Энэ маань ингээд бусад хүмүүстэй бас сүргээр нөлөөлдөг. Би ажлынхантайгаа бас харилцаанууд маань асуудалтай болж гисэн. Тэгээ энэ хүнийг харахтаа би бас эргээд энийг би шийдэхгүй бол энэ асуудал ингээ байгаад ах юм байна. Яг жишээ нь ингээ хүний гарт өргөс ороход бид нар тэрийг авч хаяхгүй бол энэ ингээ буглаад бид нарыг улам илүү өвтгдөг. Тэрэн шиг асуудлаа би шийдэхгүй бол энэ асуудалтайгаа би байгаад иж болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд эргээд яг онлайн цуглаандаа хамрагдсан. Тэгээ подкастуудыг сонсож эхэлсэн. Тэгээд тэн дээр нэг подкаст байсан. Таны амьдрал ийм асуудлууд байна уу? Тэгүүлээ та яг Тэрний өмнө ирээд эдгэрэл чөлөөл танд хэрэгцээтэй байна гэсэн үг шүү гэд янжмаагшин подкаст байсан. Тэрийг би яг сонсохдоо за би яг энэ асуудлаа шийдэхгүй болохгүй байна. Ингээд олон жил ингээд яваад болохгүй байна гэж яг өөртөө шийдвэр гараад GC Mongolia-гийн конференцт Монгол утсан конференцт оролцсон. Тэгээд Тархан, Эрдэнэт, Улаанбаатар улсын конференцт оролцоод янжмаагшаар залбируулаад маш их эдгэрэл чөлөөлтийг би дээрээ мэдэрсэн байгаа. Тэгээд чөлөөлт гэдэг нь юу вэ гэхээр би өмнө нь дурдсан би маш олон зүйл дээр санаа зовдог, бухимдалтай, стресстэй байсан бол тэр зүйлүүдээсээ би яг ингээд чөлөөлөгдсөн. Яаж вэ гэхээр асуудлуудаа яг бурханд өгөх хэрэгтэй байна. Би ингээд гэр бүлдээ ах эгчтэй санаа зовсноор асуудал шийдэхгүй. Харин үнэхээр түүнд өгснөөр бурхан биднээс илүү санаа тавьдаг, тэр хүмүүс тайртай. Тэр зүйлийг би яг ингээд өөр дээрээ мэдэрсэн. Тэгээ чөлөөлөгдснөөр дамжуулаад би бас итгэлтэй болж эхэлсэн. Итгэл маань өссөн. Би өмнө нь залбирахдаа хүмүүсийн залбирж байгаа сонсоод ингэж залбируул гоё юм байна. Энэ ингээ гоё өгтэй юм байна. Бараг өөрийнхөө мэдрээгүй зүйлийг ингээд хуурамчаар би ингээ ярьдаг байсан бол өнөөдөр би өөр дээрээ ингээ идрэл чөлөөлтийг мэдрэхтэй. Бурхан бол үнэхээр яг чөлөөлдөг. Есүс бол яг эдгээдэг. Тэр үнэхээр чөлөөлөгч юм. Тэр бидний төлөө эдгээхээр ирсэн байна гэдгийг би итгэлтэйгээр ингээ ярих боломжтой болсон. Тэгээд өнөөдөр би бас энэ зүйлийг гэрчилж байгаадаа маш их баяртай байна. Яа тэгэхээр надтай адилхан ингээд асуудалтай хүмүүс байгаа бах. Тэр хүмүүс ингээд гарцаа хайж байгаа. Яах уу? Яавал дээрөө яг наад шиг ингээ хүсээ хосвол ингээ амьдрал нь гоё болчих юм болоо гэж боддог. Тийм асуудалтай хүмүүс байвал яг Бурханлоо ирээрээ эзэн бурханд гарцсан байгаа, гаргалгаа нь байгаа. Тэр танд ингээд асуудлыг чинь шийдэж өгнө шүү гэж би бас итгэлтэйгээр хэлмээр байна. Тэгээд та бас подкастуудыг сонсороо.
Тэгээ эзэн бурхны амар тайван та бүхтэй хамт байх болтугай. Тэгээд баярлалаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.